За үзэгчдээ ингээд өглөөний мэд хөтөлбөр маань үргэлжлэж байна. Энэ хэсэгт маань болохоор зочны хоймор булын хэсэг маань эхэлж байна. За тэгэхээр ажлын өдөр ч гэсэн өглөө эртлэн бас биднийг зориод цаг зав гаргаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд яриагаа гуруулаа энгийнээр эхлэе да. За тэгээд ойр сонь сайхан юу байна гэдээ эхлэе. За тэгээд найруулагч чинь жүжигчтэй навчраас болгоцсон. Би бас нэлийн азтай хөтлөгч болж байгаа шиг байна. За энэ өглөөний сэргэлэн сайхан мэндийг дэвшүүлье үзэгчдтэй. За тэгээд сүүлийн үеийн сонь сайхан гэвэл одоо юу вэ? Одоо урлаг соёлын дотор. Харин тийм тэрнгээр л асууя та тийм. Тэгэхээр зэрэг юу боллоо мөнгөн мод. Тийм 2 хоногийн өмнө боллоо. Мөнгөн модны шагналыг ардуулах ёслолын ажиллагаа боллоо. Соёлын хамтаа боллоо. Соёл урлагийн байгууллагууд маань соёлын хамтаа болоод энэ сайхан мөнгөн модны ёслолын ажиллагаа олон сайхан өргөн дэлгэр сайхан боллоо. За тэгээд тэрэн дундаас бас ковид болохын өмнө хийсэн Nomad Pictures-тэй хамтарч хийсэн Буруу өрг гэж киног би найруулсан. Тэгээд энэ киноны гол дүр тоглосон фантастик продакшны жүжигчин Барсаа маань мөнгө модны шагналаа. Шилдэг жүжигчнэр шалгарч ийм сайхан шагналаа. Бөмөрдөн зохиолоор хийсэн Буруу өрг гэж кино. За тиймэрхүү сантай. За тэгээ одоо 2 хоногийн дараа бас мөн Дэлхийн театрын баярын өдөр. Тэгээ ийм сайхан үйл явдлууд давхцсан сайхан өглөө байлаа. Яг нь нэмээд хэлэх юм бол 97 хоногийн нэгдүгээр өдөр бас дэлхийн хэмжээний актив аварцсан. Оскарын шагнал бас болох гэж байна тийм. За золбоод ахаар сайн сайхан. За 50 амгалан да тэгээд. За ингээд энэ хөө дэлгэцийг үзэн суугаа эрхэм хүндэд үзэж та бүхэндээ бас энэ сайхан одоо өрн цаг ирж байна. Энэ сайхан өдрийн, энэ сайхан хаврын одоо мэндийг хүргье. За уран бүтээлчид бид бүхний хувьд бол сая л ойрын нэг 2 бараг 2 3 жил ерөнхийдөө нэг цар тахлын холбоотойгоор бол нэг ажил бол нэлээд салгар байлаа. Одоо хэлмэл хаагдсан. Ер нь бол олон хүн бөөгнөрч болохгүй уран бүтээл кино гэдэг бол маш олон хүнээс хамаарч ажиллагаа явагдаж одоо шинэ уран бүтээл төрдөг. Тэгээ ерөнхийдөө бол ойр зурдаа бол ерөнхийдөө одоо цагаан сарын контент одоо контент режен зорно гэдэг одоо сая гарсан одоо контент гэх мэтлэн одоо бас хүслийн жагсаалт гэдэг юмас продакшн хийсэн бас нэг юм уран сайхны кино гэх мэтлэн одоо бас уран бүтээлүүдтэй байлаа. За одоо бол том утгаас нэлээд томхон бас нэг төсөл бүтээлийн төсөл хэрэгжиж байгаа. Тэр маань одоо бас хэзээ яг одоо бэлтгэл ажлын дуусаад хэзээ яг ажиллагаа эхлэх нь бол одоо бид бол сайн мэддэггүй. Нэг тиймэрхүү ажилтай л тэгээ үзэгчдэд зориулж анхааруулж хэлгээд нэг ус сахалуулсан хоёр одоо ингэ сууж байгаа болохоор хүмүүс ус гайхаж иж магадгүй. Тэгээд жүжигчид бид нар чинь ус сахал бол яг улсын мэдлэг гэдэг юм. Тэгээ уран бүтээлдээ бэлдэж байгаа. Тийм учраас ингээд ийм ус сахлаад тарьчаад сууж байгаа шүү. Гоо зүүн талаас бас тайлбар өгж байгаа шиг байна. Хоёул үсээ задгаалаа суучих юм бол улсууд айж байх гэж бодоод би хэрэндээ жимбитл боочоо суугаад. Би ч саяхан юу болоод март зарт болоод үсээ багасгаад сахал махлаа авцсан байна. Тэгээ навагч бас үзэгчд бас айд юм ээ. Хүүхдийн дууны цагаар энэ юу залуу гарч ирчээд хүн аялгаа тийм. Тэгээ оройн нэг 6 цагийн алд нэг хүүхдүүд дуугаа үздэг. Дагаа бүжгэлдэм юм бас маадлын зүг үзээд. За тэгэхээр гол асуултаа асуугаад ер нь наадам ихэр болж өндөрлөө мөнгөн мод. Мөн бас соёл урлагийн салбаруудаар сонь сайхан юу байна. Сайнтай муутай олон зүйлүүд ер нь бол болж байгаа бах. Тэгээд бас их энгийн зүйл асууж магадгүй бах. Тэгээд ерөнхийдөө бол явцаас нь яриага өөрчлөг юм тийм. За мөнгөн мод наадам бол их сайхан өргөн дэлгэр сайхан наадам болсон. Дөрвөжгийн академик театрын дайзнаа ёслолын ажиллагаа бол хамгийн гол нь соёл урлагийн ажилчид бид нар соёлын яамтай болоо 20 гаруй жил соёлын яам байгаагүй нэг дэрэгдэн л баг нэг тийм юу гэдэг кантнер байсан шүү дээ. Тий. Тэгээд яамтай болсны нэг үр дүн одоо ингээд над эхнээсээ би харагдаж байна. Харагдаж байна. Энд бол соёл урлагийн бүхий л байгууллагуудын одоо шилдэг
тэргүүний хүмүүсүүд одоо ингээ оролцсон бүхэл соёл урлагийн шилдэгүүдийг шалгаруулсан. Тайзны, киноны, тайз, кино, урлаг, утга зохиол, зураг, дүрслэх, урлаг, бүжиг одоо бүхэл төрөл одоо бүр судлаач, шүүмжлэгч хүртэл одоо энэ за мөнгө модны шагнал авч байна. Түүхийн ном бичсэн одоо түүхчид хүртэл бас энд орж байна. Археологчид гэдэг одоо соёлын өвийг тээж явж байгаа болон одоо энэ бүх өргөн үхрийтэй хамарсан ийм сайхан наадам бодлоо. Энэ бол соёлын яам бий болсны ач хавьяа юм шүү гэдгийг л одоо үзэгчтэй ингэж хэлмээр байна. Одоо энэ цаашаа ингээд өшөө өргөн дэлгэр болно л да. Одоо соёлын яамтай болсноор нөгөөх 90-ад оны үед байхгүй болсон 50-60 жилийн түүхтэй улсын хүүхд залуучдын театр чинь эргээ бий болж байна. Барилга байгууламжийн ингээ улсаас бариад өгч байна. Одоо ингээд сайхан нэг театр дахиад нэмэгдэж ирж байна. Одоо энэ сая гаруй хүн одоо энэ хотод энэ ч одоо нэг хоёрхан театр л байдаг байлаа шүү дээ. Одоо дахиад улсын хэмжээний юм том театр, хүүхд залуучдын театр ингээд шинээр нэмэгдэж байна. Би саяхан тэр шав тавьж байгаа ёслолын зургийг бол би бичлэгийг харж ирсэн. Яг хаана нэлээ яг тэрийн энэ бол Сонгон хайрхан дүүргийн хэддүгээр тэнд л байгуулагдсан. Бид нар бас манай хүүхд залуучдын театрын уран бүтээлчдийг бас урьж яаж ахмад жүжигчд уран бүтээлчдийг урьж тэнд одоо барилга байгууламжийг үүссэн. Тэр ергээсэд оюун эрдэнэ хүртэл очиж бас одоо тайлбар хийж одоо ийм сайхан юу гэж яана гэсэн. Тэгээ энэ хүн бол одоо тэгэл соёл урлаг одоо зам дагаж хөгждөг гэдэг шиг соёл дагаж бас хөгжих тийм л жамтай шүү дээ. За тэгэхээр золбоодохоос асуултаа өөрчлөлт асууя. За. Тэгэхээр сошиал ертөнц бол одоо бидний баг нэг юм цензур болчиход байна л да. Сошиалор гарч байгаа юм зөв, мэдээлэл нь бүртэл одоо үнэн гэж яваад байгаа. Сошиалоос одоо хүмүүс ямар хөө мэдээлэл нь бол авах хэрэгтэй болоо. Одоо жишээлбэл одоо наадамтай холбоотой мэдээлэлүүд явж байна, сайн муу кинонуудыг хүртэл ингээд өөрөөсөө хүмүүс үзсэн, үзээгүй хүмүүс нэгэ шүүмжлээ явж байна. Та энэ дэр ямар бодолтой байдаг вэ? За тэгээд ах нь бол нэгдүгээр нэг сошиалд нэг ордгүй. Харин тандыг бол мэдчихэж байгаа. Би бол ер нь тэгэл нэг хаяа нэг зураг харуул харна нэг таньдаг хүн эрдэн байх юм бол одоо ингээд дэмжиад нэг эрхээ уруу дарах маягтай нэг иймэрхүү миний орж байгаа тэр энийг цахим бол ерөөсөө л энэ жижигөө томоо гэдэг л байдаг шүү дээ. Бусдаар бол нэг өөрөөс үе тулдгүй. Тэгээд бол мэдээж заримдаа өөр юм дээр нь дараа зүрх мөрөх дарчих. Зүрх мөрөх андуураа дарчих гэдэг. Хаа махаж. Тэгэхээр сошиалар бол мэдээж одоо тэгэл ястал хүн толгойтой болгон юм бичиж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр бол сайн юм харж байгаа сайн юм саар юм зөндөөл байна. Гэхдээ манай киночдын тал дээр шинэ киноны нээл триллер за ийм кино нэг гэж гэдэг мэдээллүүд бол би үзэж байгаа. Гэхдээ тэн дээр бол нэг манай яг киночдын хувьд бол нэг улсууд нэг тэгээд нэг ийм гэж үүсэн, тийм гэж үүсэн гэдэг нэг буруу зураг бичсэн бол би нэг олж харахгүй. Ягаад гэвэл одоо төдгөр сарын төдөнд одоо ингээд тийм кино чатарт ийм уран бүтээл нэгдэж байна гэдэг мэдээллүүд л орж байгаа болохоос тухайн үдсэн улсууд нь бол очиод киног бол нэг тэн дээр нэг муулаад ингээд нэг бичсэн юм бол ойрж хараагүй биш нэг ордгоо болохоор бас нэг сайн мэддэггүй байх гэж бодоод байна. За. Та энэ дэр ямар бодолтой? Үлзээх бол жинхэнэ сошиалчин. Та ч одоо нэг сошиалчин шүү яах вэ? Одоо найруулад одоо нэг цэгэндэг хүн шүү дээ тийм. Цэг зүгээр золбоот бол яг тэгээд нэг хаягтай тэгээд ирэх уруу дараад тэгээд би болохоор миний хүрээ бол бас цөөхөн. Бас энэ дагагч юу вэ? Найс гэдэг тоо бас байдаг юм шиг үлээ. Би бол яг миний өөрийн үеийнхэн найз нөхөд дотны найз нөхөд одоо соёл урлагийнхны хүрээнд нэг тийм явууллаа л гэдэг. Тийм тэгээд л тэндээс авах мэдээлэл авна. Өөрийнхөө одоо өгч байгаа мэдээлэл өгчдөг. Тэгээд гол ихэнхдээ ер нь хүмүүсийн бичсэн постуудыг ингэж уншиж
бас тэндээс мэдээлэл дээр авдээ. Энэ донд олон блогууд байдаг шүү дээ. Тэгээд тэнд Монгол кино шүүмжлэх үлээ нэг тийм блог байдаг. Кино клуб гэж байгаа, Movie Corners гэж байгаа. Ер нь бол янз тэднийг бол мэдэхгүй. Нөгөө хавхчин нэг залуугийн нэг блог байдаг. Тэрнийг л би орж юм шүү дээ. Тэр жоо орж өгөр юм байна энэ ерөөсөө тий. Шууд мэдээд авчих. Тэр бусад блог нь мэдэхгүй байд. Тэр чинь мэдчихээ бол тийш нь яваал орчин. Би яагаад гэвэл би спорт их сонирхдаг. Тэр цэсээ хөл өмбөг, тэр цэсээ Премьер лиг дотор Ливерпул гэдэл явцсан л да. За хөл өмбөг бол одоо энэ хүнтэй яриад бол одоо хөл өмбөгийн тайлбарлагчаар баг ажилдаа уулах гэдэг. баг л да. Тэр бол Яа бас жоо буруу яах. Одоо бид бүхний сонсох хамгийн сайхан дуртай тайлбарлагч маань одоо дээшээ тайлбарлах гэж явчлаа л да гом гоё тайлбарладаг юм байсан. Би одоо зүгээр хөл өмбөг нэг үздэг. Гэхдээ тэр хүний тайлбарыг ингээд сонсохоор нэг гоё бараг л нэг ресторан дээр чинь голиа шидэ гарч байсан байхгүй юу гэж тайлбарладаг хүн байсан байхгүй. Тий. Тэгээд сошиалар тим юмнуудыг л сонирх нь тэгээд зүгээр миний бодож байгаагаар нэг тийм давхарг юм уу юу гэх байдаг юм шиг байна. Монгол кинод үздэг гэсэн нэг тийм хүмүүс бай. Тийм. Үздэг гэдэг чинь нэг үзэхээ байсан. Би тэр хүнийг өстө үздэггүй шүү дээ гэж нэг зүгээр ярианд байдаг. Тэр ч одоо тэр хүнийг үзэн яддаг ч гэдэг ч юм уу гэдэг шиг. Тийм сэтгэл надаас төрөддөг байхгүй юм. Ямар хүмүүстэй гэдэг юм бол гэж боддیں۔ Тэгсэн ер нь Монгол киног би үздэггүй гэж хэлвэл бас нэг өөр зиндааны хүн болох маягтай нэг тийм зиндаа. Өөрийнх нь нэг хүрээлэг үүсгэж байгаа юм тийм. Нэг дүр төрхөө харуулдаг юм шиг байгаа юм. Тэгээ ямар хүмүүс нь Монгол киног үздэггүй юм бол ямар хүмүүс за Холливуудыг гадны кинонд үзэх нь эрх чөлөөлдөө ч гэдэг болно. Тэгтээ бид нар өөрсдийнхөө имийг ингэж бас гутаан дарамжлах яг тийм юу л нэг жоохон сэтгэл жоохон тийм байгаад идэв. Одоо энэ бүгдээрээ гар утастай ухаалаг уцтай болсон, бүгдээрээ сэтгүүлч болсон, бүгдээрээ шүүмжлэгч болсон, бүгдээрээ үзэгч тийм ээ. Наа чи ястаа зөв. Бүгдээрээ үзэгчээс гадна шүүмжлэгч болсон юм чинь. Хариуцлагатай байх хэрэгтэй бах тий. Тэгээд энэ Монгол киногоо бид нэр үздэггүй байж болно. Битгий доромжил, битгий гутааж ягараа л гэж би зарим хүмүүсийг хэлмээр байгаа. Холливуудтай харьцуулаад идэх байхгүй манай киногоо. Манайхан Монгол киногоо Холливуд гэдэг чинь тэр олон жилийн түүхтэй, тэр олон сая хүн амтай газар хөгжсөн тэр маш их баян улсуудын төлөв одоо хийдэг төсөв маш өндөртэй хийдэг технологи дээд зэрэг хөгжсөн тийм хүмүүстэй одоо нэг тэмээг ямаатал зөвлөд байгаа тал адилхан байхгүй. Явж л байна Монгол кино явж л байна хөгжиж байна явж байна. Зэ нэгэн цагт тэр хэмжээний юутай болноо гэдгийг л одоо үзэгч залуучууд маань сайн бодороо гэдгийг л хэлнэ. Энэ одоо кино хийж байгаа энэ Монголд кино хийж байгаа залуучууд байдгаараа л хичээж муу юм хийхгүй л гэж л бодож сайн юм хийн гэж л бодож хийж байгаа. Зүгээр кино Монгол киноч дотроо кино хийж байгаа залуучууд бас хандаж хэлэхэд юмыг хийвэл хийсэн шиг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Халтуурдаж, арга цааж, банк төсвөр арга цаагаад хийчих тийм сэтгэлгээ бас энд яваад байдаг. Тэрнээс болж Монгол киноны нэр хүнд бас унаад байгаа тал байдаг гэдгийг бас талаас нь харж байна. Талаас нь харж явах хэрэгтэй шүү гэдгийг л захиж хэлмээр байна да. За ямар ч лсэн асуултнаас нь ингээд ургаад ингээд гол санаа нь ерөнхийдөө бол би олоод авчлаа. Яг ингээд шүүмжлэлтэй тал дээр юу гэж ханддаг вэ гэдэг тал та бас өөрийнхөө бодлыг хэлчихлээ. За тэгэхээр энэ цаг мөчид бас одоо өнөөдрийн хувьд ч гэх юм уу дэлхийн хэмжээний бас нэг одоо айхтар кино 50 жил болж байгаа юм лээ. Та хоёр бараг мэдэх бах таа. Загламаас эцгээд. Мэрилэн Брандогийн гол дүрдэн тоглосон тий. Одоо тэр чинь бүр хими шүд мүд зүгж байгаа тоглосон юм шүү дээ. Тэр киног Капологийн хариулсан. Тий, юу гэж боддог вэ? Үзчихсэн гэхээс илүү тий. Зохиол нь бол нэг л ном байт юм билээ тий. Тий. 3 ангитай. 3 анги. Пио завл ойлоо зохиолч нь 72 онд хийгдсэн кино байдаг тий. За энэ кино чинь ерөөсөө дэлхийн түүхэнд
шилдэг бүтээл гэсэн л нэр авсан гэж л ярьдэн шүү дээ. Тийм 50 жил болж байгаа. Тэгээд кино шатруудаар дахиж гаргаж байгаа юм билээ л дээ. Тий. Сая нэлээд гарч ин лээ. Тэгээд бас гараал ирлээ. Тэгээд загалмайлс эцэг Нью-Йоркийн мафийн Итали гаралтай мафийн тухай тийм одоо бүгдээрээ мэдэн шүү дээ. Энэ одоо дахиж яриад Бучина тэгэл хин энэ Дениро Марлен хинтрийн тоглосон энэ мундаг кино яалтцгүй одоо сүүлийн одоо 20-р зуун 21-р зууны 20-р зууны л шилдэг бүтээл гэж яригддаг юм байлаа. Жанр нь бол гангстер тулаан гэж драмтай гэж хэлдэг ч үлээ тий. Тэгж яригддаг. Зүгээр бид нар энийг бол бэта 89 онд манай Хөгс солиостын театр Орос халимаг Болгарт тоглолтоор явж байхдаа Москвад бид нар үзчихсэн. Тэг анх үзчихсэн тэнд үзчихсэн кино театрт. Тэгэл зөөстэй кино үзтээ юм байдаг. Жинхэнэ мафия амьдрал гэж юм яадаг. Одоо энэ би зүгээр ингээд сонсож байгаа загалмай сэцэг киног ер нь хамгийн их үзсэн хүн одоо манай экс өргөлөгч Батулга өргөлөгч чиглэлтэй бүр байнга үздэг гэж би сонссон байна. Өөрийнх нь бас имиж нь. Өөрийнх нь имиж нь болсон юм шиг байна. Тэгээд бас тэр кино бас өөрийнх нь амьдрал бас ингээд бас их ойрхон их үздэг бас нэг гэж би сонсч ирсэн байхгүй. Тэгээ яалч одоо загалмай сэцэг гэдэг кино үнэхээр бол дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн үнэхээр гайхамшигтай кино л яг тухайн үеийн процесс тухайн үеийн тэр одоо мапууд гэр бүлүүд хоорондоо тэмцэлдсэн гин одоо үеэл тийм л кино л доо. Сэдвүүлж зохиосон тийм. Одоо манай яг Монгол киногоор ингээ ярих юм бол одоо манай хөргөн хөө тийм одоо гэдэг шиг одоо тэгэл сэрэлт гэдэг шиг л бас л одоо хүмүүний тархинд баг ингээд баг үгсгтэйг ороод ирсэн ингэж одоо үлдцтэй сайхан байгаа 50 жил болж байгаа кино юм л та. Яг асуулт маань болохоор кинотойгоо холбохоос илүү нэг бодрлын юм бас байдаг шүү дээ. Хүн юу гэж боддгоо ч юм. Яг нөгөө Америкууд кино ихтэй нөгөө бүр онилж хийдэг болчих бүр нөгөө хүмүүст бодлогоор ч юм уу одоо тэр нь муу энэ сайн гэдгийг харуулах гэж юм уу. Одоо эсвэл кино болгон тэр нөгөө одоо улс төрийн байдалтай үйл явдлууд их гаргадаг. Одоо нэг одоо жишээлбэл хойд хөршийн улсуудыг ер нь бол дандаа муу талаас нь харуулахыг хичээдэг ч юм. Тэгээ энэ байдлаас болоод хүмүүс нэг ямар цаг үед амьдарч байгаас шалтгаалаад нэг юм тархи угаалт бас давхар явагддаг юм болов. Эсвэл нэг гэгэрлийн арай өөр зүйл бас явагддаг юм болов гэж би бас бодоод тийм. Тэгээ нэг их гоё үгээд шүү дээ. Кино урлаг бол хамгийн дээд урлаг. Энэ юу лээ? Ленин ах. Тэгээ урлагийн төсөөс хамгийн чухал нь кино. Яг зөв тийм. Тэгээд энэ загалмай сэцгийг үзэж одоо ингээл дайн тулаан цус нүчтэй гэлээдэг. Тэгээд юун дээр болохоор киноны төрсөн цаг 70 минут гардаг билүү юм чинь. 2 цаг 40 минут. Тэгэхэд тэнд чинь ерөөсөө бичигдсэн байдаг шүү дээ. 19 лөө 20 хүрэхгүй. 10 эдхэн үнэл тийм өгсөн үний тийм цогцсон. Тэр кинонд гардаг алуусан үний юу ч юм уу тийм. Тийм юм сценүүд. Тийм алаан хидантай юм шиг хэрнээ. Тэгээд кино зохиол нь болохоор нэлээд сунжирсан. Диалог ихтэй. Тэр бүгдийг найруулагч бол шийдэхдээ юу болгосон? Тулаан будалцсан болгосон. Сонирхолтой болгож киногоо тийм сонирхолтой болгож хийсэн байд гэж ярьдээ. Тэнд энэ киног анх их гэж яхад чинь юу яадаг гэсэн шүү дээ. Нью-Йоркийн Итали гаралтай бас маф энэ билээ. Коломбо л тэр үед нэг тэгж яригадаад идэгсэн. Эсэргүүцэж ирсэн билээ кино хийх. Та нар Итали хүмүүсүүдийг мафийг одоо толгойлогч мафийнхан гэж гаргах гэж байна кино. Гаргахгүй гэж эсэргүүцэж. Энд чинь бол бид нар бас өөр хүмүүс Коломб соёлтой тий. Коломб биш нэг тэр Итали хүнийхэн тэр мафийн толгойлогч Нью-Йоркийн толгойлогч нь одоо Дон Корлино гэсэн үг байхгүй юу? Яг бодит хүн тэгж эсэргүүцэж ирсэн мэт энэ киног айлгаж ирсэн мэт тий хийлэхгүй гэж. Тэгээ бүр кино группт чинь
Paramount л Тийм Paramount Pictures. Pictures хийсэн шүү. Тэдэнтэй бас гэрээ хийж исэн гэж тэр мафийн юу чинь гэрээ хийж исэн гэж бас Одоо зөвхөн зохиолын арай өөрчлөлтөг ч юм уу. тий энэ дээр бол маф гэж ерөөсөө гарч болохгүй шүү гэхэд нэрэл тэр канал маф гэж загалмай сэжигтэй байдгүй шүү. Байдгүй тий. Маф гэж ерөөсөө нэг ч байхгүй. Нэр тийм биш та. Одоо гэрээ байдаг байхгүй эдгээр чинь тим гэрээ хийж исэн гэж ярьдаг. Тэгээд яг тэр Коломбо болоо тэр Нью-Йоркийн бодит тэр мафийн толгойлогч нь киногоо энэ киног үзэж чадаагүй тэгээд яг зураг авалтын үед тэр өөрөө бас мафийн бодулсан. Өгчээсэн. Нэг зураг авч байгаад айл гудамжны цаана ч гэлээ тэр мафийн толгойлогч нь өөрөө бодулж байсан гэсэн нэг тийм яригддаг юм түүх байдаг. Бас сайн түүхтэй юм билээ. За ямар ч лээсэн өглөө ирээд бас нэлээ удаан ярьчлаа. Тэгэхээр би сүүлийн асуултаа болохоор зөвлөгөө болгож та хоёрыг бас хэлээсэй гэж бодож байна. Одоо бэлтгэх ч юм уу те. Одоо жишээлбэл та найруулагч хүн дүр сонголтын дээр одоо залуучуудыг юу харддаг уу, юуг нь боддог уу, ямар байдлыг одоо илүү давуу тал болгож харддаг уу ч юм уу те. Одоо жишээлбэл одоо таны кинонд тоглохыг хүсэж байгаа олон жүжигчин залуус хүүхдүүд бол байгаа гэж бодож байна л да. Тэгэхээр та тэр хүүхдүүд хандаж юу гэж зөвлөмөр байна? Эсвэл зохиолоо бариад яваад очихвол та одоо хүлээж авах ч юм уу, авахгүй ч юм уу те. Нөөрлөө шиддэг ч юм уу. Ямар характер гаргах вэ? Тийм ээ. Юу гэж тийм хүний өдөөс тийм сайхан зохиолыг шийдэж явах вэ? Яг жоо фантаст юм л да. Ер нь шийдсэн шүү дээ. Тэгсэн үү? Түчээр. Зүгээр кино хийхэд дүр сонголт гэж байдаг л да. Тэр дундаас миний гол баримталдаг юм нь кинонд яг өөрөөрөө үнэн дотроосоо тийм тоглодог тийм жижигчин л хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт тань одоо жүжигчин мэрэгжил эзэмсчээд хөдөө орон нутагт ингэж ажиллаад байдаг. Тэгээд нэг олонд танигдаагүй. Тийм сайхан дүр төрхүүд их байдаг хөдөө орон нутгийн театруудад. Тэднэр бол яг байгалаараа ч гэх юм одоо яг байгаагаараа элдв янзын тийм хэв маягийн дараагүй нөр засагдаж яагаагүй бүр нар салхинд ч гэсэн хүртэл гандаад сайхан таргалаагүй байдаг ч юм уу тийм уран бүтээлчдийг би бас эргэж олж буцаж оруулж уулзуулж гэж гаргаж ирэх тийм дуртай тийм жүжигчтэй ажиллах дуртай байдаг. Тэгээд энэ дээр тийм л шаардлага хангасан хүн бол ямар ч кинонд ямар ч найруулагч хүлээж аваад тоглуулах сонирхол байдаг байх л та. Тийм. Золбоо дахыг та хизээ одоо сахал үсийг авах болох гэж байна. Энийг би мэдгүй шүү дээ. Битээр чи би одоо энэ төсөл чи битээр хоёулаа жүжигчнэр болж байгаа. Цуг юм уу? Би таныг найруулад ингэж явж байгаа. Үгүй. Битээр бол яг хоёулаа захиалгын дагуу яг ингэж сахал усанд одоо бодог төргөж болохгүй, хайж хөргөж болохгүй. Одоо яг ингэж одоо онгол тухайн үед очиод тухайн дүр дээр очиод яг зураг авалтанд очиход бол энэ хайшаа чи бас яаж болох юм бас мэдэхгүй. Тэгээ ингээ ямар ч байсан бид нар бол хаалт зурганд оруулах. Тэгээ өөрөг даалгаврын дагуу бол ингээ ямар ч байсан бол өөрсдөө ингээ энэ өөрийн сахал үстэй ингэж бас ингээ тоглоно гэдэг бол жүжигчин хүнд бол маш хэрэгтэй байдаг юм. Ямар нэг тийм наасан сахал махал ч юм уу ингэдэг зэрэг сүүлийн одоо тэр гэрэл камеранд харагдаад байгаа. Тэр камерууд ч юм уу ялгаа татаад нэг сүүийн хүртэл гаргаад ирдэг болохоор өөр юм гэдэг бол амьд тарагдаад сахалнд хийсэн ч амьд зулгаагдаж байсан ч амьд гэдэг юм уу. Тэгээд хамгийн гол нь зовлон багтай. Одоо ингээд нэг өглөө эрт нэг үүрээр нэг за нар мандахад зургтай шүү гэхэд бол одоо 100 бол одоо нэг 3 өнгөрөөгөө 4-гээд нар мандаж явахад бол хоёрт бас сахлаар наалгаараа зоолгоорой гэхэд бол 3:30 хүртэл унтчихад босоод бодуулаад өөрийнхөө юм гэж чинь маш амгалан. Тэгээ учир юу гэхээр ордонд ерөөсөө ингэж битээр бол одоо мөхтөрөл ингэж сагал ус яг ингэж өсөө ургуулж ерөөсөө бас яг ингэж оргиорон бол ер нь ургуулж байгаагүй. Анх удаа бол ерөөсөө энэ сагал усаа бол яг ингэж
зориуж бэлдэж ургуулж үзэж байгаа байхгүй. Тэгээд одоо бүтээл маань эхлэх юм бол тэгэл энэ сахалны ажил эхлэх байх та. Одоо ашиг нь гарах байх та тийм. Тийм. Гоо зүудлээс их гоё харагдаж байна надлаа. Тийм. Ийм клуб байдгийг бол би мэдэх юм байна. Нэг юм сахал өстэй сахалтай залуучдын клуб гэдэг. Байдаг гэсэн. Тэгээ хүмүүс бол янз янзаар л ярьдаг ингээл би тэрийг ингээл явж хаад намайг ганцаараа үсээ задгаал явж хаад өөрийнхөөгөө явж байгаа юм уу. Энэ томхойг бас ингээл явж яхад нь бас өөрийнхөөгөө явж байна ч гэдэг юм уу. Шүлгөө уншаад өгч. Бас шүлгөө уншаад өгч андуур энэ ч андуур тэгснээл бодцсон юм уу л гэнэгүй айгу энэ цагаан болцсон юм уу л гэн их авар нэмжээн л зарим нь болохоор их гоё байна л гэн. Энд чинь тэгээ хүний нүдэнд их өөнтэй харагддаг юм байна. Бас янз янзаар юу тоглох гэж байгаа, яах гэж байгаа ингээл. Одоо сайн үгэхээс илүү надад гарч. Тэгээ ямар сайн дэггүй яах вэ ингээл энэ яанд 20 цайранд байжсэн чинь сахал урагшлаа ингээл янз янзаар яригдаад явж идэг шүү дээ тэгэл. За амжилтсан өглөө эртлэн бас биднэрт бол цаг гаргаад ирж сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. За тэгээд удахгүй бас нэг нэлээд гоё кино нээлттэй хийж байгаа юм гэдгийг бол таярын нүүр төрхөөс бол би харж байна. Ерөөл бацаагаар шиг. Тийм ээ. Тэгэхээр цаашдын ажил амьдралд нь бас амжилт хүсье. За тэгээд үзэгчтэй хандаж бас үг хэлэх үү те. Юу хэлэх вэ? Тэр чинь 3 дугаар сарын хонд сайхан өглөө болж байна. Тэгээд одоо яг бид рүү эхлэхэд хэлж ирсэн синхронизацийг үзэн сууж байгаа бүхэл одоо сайхан үзэгч хүмүүст эрүүлэнх байгаарай. Их амгалан байсан цагт бүх юм сайхан бүтнэ гэдгийг л хэлнэ дээ. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань өргөжж जैन Хискормын дараа бүгдээрээ эргээд уулзцгаая. Баяртай.